За сайн байцгаана та бүхний өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би хэрхэн мөнгөө төлөвлөдөг вэ гэдэг талаар хуваалцахад бэлэн болоод байна. Ихэнх Аз гэр бүлүүдэд түнчлэн Монгол гэр бүлүүдэд ажиглагддаг зүйл гэх юм бол бид хоорондоо мөнгөний талаар нэг ярьдаггүй. Би бол багасаа эхлээд ээж аваагаа тэр цалингаа яаж хуваарлдаг, юугаа хийдэг вэ гэдэг талаар хоорондоо ярилцдаггүй, нээлттэй ярилцдаггүй гэсэн. Тэрнээс болоод ч мөнгөө зохицуулах тал дээр бол айгүй асуудалтай тулгарч эхэлсэн гин ингээл амирх мөнгө ороод ирэнгүүт нөгөө нэг жоох хөхтэн сэтгэл зүйч гинт яхаа мэдгээ болчихсон шүү дээ. Яг тийм байдалд орж эхлэе. За окей би ингэж мөнгөө яаж зохицуулах талаар мэдэх хэрэгтэй юм байна гэж бодоод Skillshare-тэй байдаг хувийн санхүүгийн талаар тэр хичээлийг авч үзсэн. Зэд өөрийнхөө за би окей би тэгвэл ямар ч технологийн санхүүгийн ингэж бичиж төлөвлөх хэрэгтэй юм байна гэж бодоод өөрийнхөө санхүүгээ төлөвлөж эхэлдэг болсон. Тэгээд төлөвлөж эхэлдэг болоод надад бол миний санхүүгийн тал дээр маш олон нэрийг өөрчлөлтөд гарсан болохоор энэ өөрчлөлтүүдэд та бүхэнтэй ч гэсэндээ хуваалцъя гэж бодоод мөнгөлөөр бэлэн болоод байна. Санхүүл гэхээр айгүй их мөнгө олдог хүмүүс хувийн санхүүгээ хавтлах хэрэгтэй юм шиг би бол жоохон бахта боддог байсан баггүй. Гэтэ яг одоо ингэ бодоод үзэхээр хүн бол гузар тутамтай мөнгөтэй харьцдаг юм чинь санхүүгийн талаар мэдлэг бол хүн болгонд хэрэгтэй гэдэг зүйлийг бол ойлгосон. Тийм учраас та бүхэн ч гэсэндээ өөрийнхөө санхүүгээ хэрэг төлөвлөж арай эхлэхгүй байх юм бол надтай хамт өөрсдийнхөө санхүүгээ төлөвлөсэй гэж хүсэж байна. За би өөрийнхөө санхүүг болоод ирэхээр Excel шитнээр хөтэлдэг. Яг Microsoft-ийн өөрийнх нь Excel нь бол үнэтэй байдаг шүү дээ. Apple дээр байдаг яг тэр Sheets гэдэг софтвер болохоор үнэгүй байдаг. Тийм учраас яг тэр үнэгүй софтверыг ашиглаж бол өөрийнхөө санхүүгээ хөтэлдэг. Хэрвээ та бүхэн миний тэр хувийн санхүүгийн талаар үзсэн хичээлийн талаар бичлэг хэлгэмээр ах юм бол мөн комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Ерөнхийдөө би хувийнхаа юмнуудыг төлөвлөхдөө бол Notion дээр төлөвлөдөг. Гэхдээ ягаад чинь Sheet бол угаасаа классик шүү дээ. Айгуу тийм минималистик яг л юм тоо бодох талаар бүтээгдсэн ийм софтвер ямар юм дээр зарлахаа гарч ийн гэдэг тэр анализ хийхэд бол надад илүү тухтай байдаг юм уу. Дээрээс нь нөгөө нэг зээлээ бодох ч юм уу те зээлийн төлөвлөлтийн хүн юу болж ин гэдэг бүх юм Excel дээр хийх юм бол надад илүү ашиглахад хэлбэр санагддаг. Тийм учраас би зөвхөн Excel дээр өөрийнхөө санхүүтэй холбоотой зүйлээ хийгээд Notion-оор бол бусад юмудаа хийдгээ. Notion гэдэг маань хувийн төлөвлөлтөө хийдэг хэм аппликейшн байгаа. Бууж хөдөлгөж гэж мөн ч их үзсэн хүн дээ. Би бол тийм айгуу мундаг эмгцэгцтэй бүх юма төлөвлөж хийдэг хүн юусоо биш. Гэхдээ хүүгээ болоод ирэхээр хүн бол заавал төлөвлөх ёстой. Тэмдэглэл ч гэсэндээ өөрийнхөө зорилгоо ч юм уу энэ сарын зорилго, энэ жилийн зорилго гэдэг юм заавал бичээд тавьсан байх ёстой гэж бол би боддог. Тийм ч учраас хэдий төлөвлөдөггүй хүн ч гэсэндээ заавал төлөвлөдөг юмудаа би бол төлөвлөдөг. Тийм учраас миний төлөвлөгөө бол ямар их төлөвлөгөө гэлч мэ төлөвлөгөө бол Notion дээр явдаг. Гэхдээ санхүүгийн төлөвлөгөө маань л ирэхээр Excel дээр явдаг гэж та бүхэн ойлгож болно. Доотлын description хэсэг дээр дарах юм бол шууд татах боломжтой линк гарч ирнэ. Хэрвээ та бүхэн аппликейшн авах юм бол Reddit хэсэг дээр дараад шууд татаж авах боломжтой. Татаж авсныхаа дараа өснөгцчин гарч ирнэ. Хэрвээ өснөгцчин жоохон эвдэрч гисэн байх юм бол янзлаад өгж болно. За ингээд бүгдээрээ 5 дугаар сард төлөвлөхөд бэлэн боллоо. Хуудасалаад ирэхээр миний одоо зөвхөн сарынхаа санхүүгээ төлөвлөдөг хэсэг. За одоо энэ 5 сар болж байгаа учраас би 5 сар гэдэг энэ гарчгаан дээр бичсэн. Хэрвээ дараагийн сараас солимоор ах юм бол энийг шууд 6 сар болгодог ч юм уу 7 сар болгодог ч юм уу ингээд сольж болно. Би шууд датлын description хэсэг дээр шууд татаж авах боломжтой хэлбэрийг тавьчихна шүү. Тэгэхээр яг одоо энэ description руу ороод энэ темплейтийг татаж аваад надтай хамт 5 сарынхаа санхүүг төлөвлөөрэй. За хэдүүлээ хамгийн эхлээд энэ темплейттэйг танилцъя. Хамгийн ихний эхлэл хэсэг маань л ирэхээр бид нар энэ сард хэдэн дөрөвтөө орж ирсэн бэ гэдэг хэсэг байгаа. За ерөнхий задаргаа гэдэг маань хэдүүлэн хамгийн гол чухал хэсэг. За энэ дээр болоод ирэхээр бүх одоо хэдэн дөрөвний үлдэгдэл орж ирж хэдэн дөрөвний зарлага гарч ирж байгаа гэдэг маань болохоор ерөнхий задаргаа дээр орж ирнэ гэсэн. Хэдүүлэнд нь бол юу ч бичих шаардлага байхгүй нь бол цаанаас автоматар бодож өгнө гэсэн. За энэ орлого гэдэг маань л ирэхээр ямар хэмжээний мэдээж орлого орж ирсэн бэ гэдгээ бичнэ. Тэгэхээр та энд харж байгаа юм бол төлөвлөсөн болон бодит гэж хоёр хэсэг хуваагдсан байна. Яагаад гэх юм бол бид нэр энэ санхүүгийн төлөвлөгөө гэж ярьж байгаа ч тэгэхээр бид нэр 4 сартаа ч юм уу 5 сарынхаа санхүү төлөвлөгөө гэдэг дээрээ бичээд тэг яг цалингаа аваад ингээд бүх биелээ ингэж төлөхдөө нэг төлөвлөснөөс хэдэн төгрөг орж ирсэн бэ гэдэг маань заримдаа зөрүүтэй байгаад байдаг ч тийм. Жишээ нь би 2 сая 500 мянгаыг авъя гэж бодох юм бол заримдаа 2 сая 400 заримдаа 2 сая 600 орж ирэх боломжтой ч тийм. Тэгэхээр байнга юм төлөвлөснөөр байдаг учраас эхний ээлжим төлөвлөсөн гэдэг дээрээ бичээд тэг яг бодитаар нь хэдэн төгрөг орж ирснэ бодит гэдэг дээр нь бичнэ гэж бодноо. За дараагийнх дээр нь savings гэдэг матлаар мэдээж хадгаламж гэсэн үг. За нэг би хадгаламж болоход өөрчилчихье. Хадгаламж нүжтэй болго хадгаламж. За тэгмүүтээ энэ манаас мэдээж төлөвлөсөн болон бодит. За өөрчлөлт төлбөр гэдэг нь гэсэн үг. За төлбөр гэдэг маань юу вэ гэхээр бид нар цар болгон гарч ирдэг төлбөр. За утасны төлбөр, тогны төлбөр юу гэдэг юм те. Байрны түрээс гих мэтчлэн сар болгон гарч ирдэг зүйл болохоор төлбөр. За зарлага гэдэг модлоод ирэхээр тогтмол биш те. Гэхдээ ер нь бол гардаг урсгал зардлаад эхэлдэг. За жишээ нь хүнс байна те, кофе байна. Гих мэтчлэн зүйлүүд маань болохоор бүгдээрээ зарлага гэдэг дээр орж ирнэ. За зээл гэдэг маань мэдээж ойлгомжтой зээл. Ямар нэгэн банкнаас авсан зээл нь хүнээс авсан зээл нь нэгэн бүгдийг нь зээл дээрээ бичнэ. За бүгдээрээ 5 дугаар сарынхаа санхүүгээ төлөвлөж эхэлцгээе.
эхлэл хэсэг за үлдэл хэсгээ 123,456 вон гэсэн байгаа. За энийг бол тэр чигээр нь үлдээч. За эхлэх огно гэдэг нь болохоор 5 сарын 1-ээс 5 сарын 31 буюу энэ сар эхлэхээс дуусах хүртэл нэг оруулна. Тэгэхээр миний хувьд л тэгэхээр би сарда нэг удаа цалингаа авдаг. Хэрвээ та бүхэн сарда 2 удаа цалингаа авдаг байх юм бол энэ шидэ 2 хувиангуутай сарын ихэнх хагас болон дараагийн хагасаа хийж болно. Эсвэл зүгээр л нэг удаад нэг хийчих болно. Миний хувьд би сарда нэг удаа цалингаа авдаг учраас эхлэлээс нь дуусах хүртэл ингээд эхлэх огно болон дуусах огноогоо биччихье. За валют манлаад ирэхээр мэдээж би Солонгостой гамч won-ы валюттай үлдэгдлээ 123,456-аар нь үлдээчихье. За дараагийн хэсэг маань юу вэ гэхээр орлогын хэсэг байгаа. За миний хувьд тэгэхээр миний гол орлого бол мэдээж миний цагийн ажил. Тэгэхээр би цалин гэдэг дээрээ биччихье. За энэ сарын цалингаа би сая 600,000 вон гэж биччихье. Яралтай үед хэрэглэх энэ аккаунт бол хүн болгонд байх хэвээр. Бид нар хэрвээ гинт одоо дахиад корона болдог ч юм уу өвддөг ч юм уу ямар нэгэн гинтийн зүйл байх юм бол бид нар бол тэр үед хэрэглэх мөнгө бол заавал байх хэвээр. За тэр маань болохоор яралтай үед хэрэглэх мөнгө би одоо төлбөрөө төлөх хэрэгтэй байх юм бол төлбөр биччихээд энэ хадгаламж руугаа хийж болно. Өөр маш олон төрлийн данцтай хийж болно шүү дээ. Утас авахгүй мөнгө зөвлөж авах юм бол энийг бас хадгаламжийн дээрээ бичиж болно. Одоогийн байдлаар би бас ингээ Монгол авахгүй мөнгө зөвлөж байгаа. Тэгэхээр за би Монгол явмаар байгаа мөнгөн дээрээ бас энэ бол яг одоо миний төсөв биш шүү. Зүгээр л та бүхэндээ энэ тэмцэлтийг яаж хэрэглэх вэ гэдэг талаас нь харуулж байгаа болохоор зүгээр л баримжаагаараа ингэ. Миний хадгаламж нь 120,000 бол яралтай үед Монгол руу явах мөнгөө болохоор би 200,000 хийлээ. За төлбөр бол мэдээж за түрээс гэж бод хэллээ. Түрээс дунджаар бол түрээс 350,000 за түрээс бол 350,000 чи. За утасны төлбөр. Зардал мэдээж бол гарна. За тэрвэр бензин авдаг бол бензиний хавныг миний хувьд л тэрхээрээ 60,000 вон гэдэг ч юм уу. Тэгээд даатгал бол Солонгос сурдаг оюутнууд бол даатгал төлдөг. За 80,000 хэсгээ биччихье. За зарлага гэдэг дээр бол тэгэхээр мэдээж хүмүүсээ зөвлөлнө. Ногийн энэ дээрээ бичиж өгч болно. Зориулж бичиж өгч болно. Хэрвээ хэрэгтэй гэсэн тохиолдолд за 150,000 воноор хүмүүсээ авъя. Тэн дээрээ бас дахиад нэмээ яваад ирж болж та. Мэдээж гадуур хооллож бас магадгүй. Үргэлжлүүлээд зээл, студент, сургалтын зээл гэж байгаа. За, ерөнхийдөө бол миний хувьд болчихлоо. За, хэдүүлэнд надад юу харагдаж байгааг харцгаая. За, хэдүүлэндийнх нь эхлэл хэсэг буюу 123,450,000 вонтой орж ирэнгүүтээ орлого сая 600 орж ирсэн. За, тэгмүүд хадгаламж руугаа 320,000 авсан. Төлбөр болон зарлага 860,000 авсан. Төлбөр болон зарлага гэдэг нь болохоор төлбөр болон зарлагын хоёр үнийн дунд нэмэгдээд энэ дээр орж ирсэн гэсэн. Тэгээ зээл рүү 300,000 вон явсан. За үлэгдэл болохоор 243,456,000 вон хэдүүлэлт нь үлджээ гэж тэл эндээс харж болох нэ. За тэгмүүд дагж ихнээсээ цалин маань орчих юм бол энэ бодит хэсэг дээрээ бичээд өгнө гэсэн. Хамгийн ихний график маань ямар учиртай график вэ гэхээр төлөвлөсөн дуу маань бодит дүнгээс маань хэр зөрүүтэй байгааг бол энэ дээр ингэж гаргаж өгдөгөө. За үргэлжлүүлээд төлөвлөсөн ба бодит гэж юм тий. За одоо энэ дээр хэдүүлээ за жишээ нь зээл дээр хэдүүлээ бодит гэдэг маань болохоор 300 төлөгчөөс нь би 250,000-ыг үлчлөө гэж бодох юм бол төлөвлөсөн болон зээл хоёрын ялгааг энэ дээр ингэж харуулж өгж байгаа зү тий. За дараагийн энэ 3 дахь лайн маань л тэгэхээр яг зарлагыг маань ямар зарлагууд эзэлж ийн вэ гэдгийг нь харуулж өгдөг. Эсвэл бодит дээр жоохон нэмж за энэ дээр 200,000 гэдэг ч юм уу тий. За энэ дээр дахиад төлбөр гэдэг дээр дахиад за 300,000 гэдэг ч юм уу тий. 300,000 гэж биччихье. За сая 600 байснаа би арай их ажиллажлаа гэнгүүтээ сая 800 болгох чи. За тэнгуут одоо энэ дээр харагдаж байна шүү дээ. За ногооны маань хадгаламж байгаа чинэл ягаа маань л тэгэхээр төлбөр байгаа шүү дээ. За шарман зээл, за энэ цэнхэр маань л тэгэхээр энэ үлдэгдэл гэж харагдаж байна гэж харж болох нэ. Тэгэхээр мөнгөний маань 45% ингэж үлдсэн байна гэж энэ графикаас харж болно гэсэн. За тэгэнгүүт хэдүүлээ ерхий задаргаан дээр байгаа үлдэгдлээ харангуйта. За ямар ч энэ сард 243,000 үлдэх юм. За би 243,000 юунд хэрэглэх вэ гэдгээ дахиад төсөөлнө гэсэн. За гих мэдчлэнгээр бид нар сарынхаа хувийн санхуг ингэж төлөвлөх боломжтой байдаг. Цаашдаа дараа сарда явах вэ, энэ сарда явах вэ дахиад орлогыг үүсгэх хэрэгтэй билүү гэх мэдчлэлийн зүйлүүдээ энэ төлөвлөгөөнөөс хараад дараагийнхаа саруудын төлөвлөгөөг гаргаж болдог. Хувийн санхугтай холбоотой бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хувийн санхугийн талаар авсан хичээлийн маань талаар ярилцах гэсэн бол доош комент сэжигтлээ үлдээгээрэй. Мөн миний нөөцний талаар дахиад би амьдралаа хэрхэн төлөвлөдөг вэ гэдэг бичлэг хэлхийг хүсэх юм бол бас комент сэжигтлээ үлдээгээрэй. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.